Хүний биеийн дотор зүрх судасны тогтолцооны үүрэг нь цусны судасны сүлжээгээр эснийг бүрт цусыг зөөвөрлөн хүргэх юм. Зүрх нь зүрх судасны тогтолцооны төв булчинлаг эргэтэн бөгөөд түүний агшилтаар цусны их ба бага эргэлт рүү цусыг тасралтгүй урсгаж өгдөг. Зүрхний хавхалгууд цусыг зөвхөн нэг чиглэлд урсгаж өгдөг. Байгалийн зохицуулах механизм, мэдрэлийн ба дааврын нөлөө нь зүрхийг биеийн шаардлагуудад дасан зохицох байдлыг хангаж өгдөг. Зүрх нь үнхэлцэг дотор өвчүүний ард талд баруун ба зүүн уушигны хооронд байрлана. Энэ нь зүрхний голын шугамтай харьцуулбал бага зэрэг зүүн талдаа байрлана. Дунджаар хүний зүрх минутанд 72 удаа агшина. Энэ нь дундаж хүний амьдрах хугацаанд 2.5 тэрбум удаа агшдаг гэсэн үг юм. Бүтцийн хувьд зүрх нь баруун ба зүүн хоёр хэсгээс бүрдэх ба энэ хоёр хэсэг нь тосгуур ба ховдол гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Иймээс хүний зүрх нь дөрвөн тасалгаатай. Тосгуур нь цусыг хүлээн авч цааш ховдлууд руу дамжуулдаг. Ховдлууд зүрхнээс гадагш цусыг тараагуур судсууд руу шахдаг. Тосгуурууд ба ховдлууд аль аль нь нэгэн зэрэг ажилдаг. Тосгуур агших үед ховдол амрах ба эсэргээрээ ажиллана. Тараагуур титэм судас нь хүчил төрөгчтэй цусыг зүрх рүү хангах ба зүрхний булчингуудыг хүчил төрөгч шимт ижээлийн бодисоор хангах нь зүрхний хэвийн үйл ажиллагаанд амин чухал юм. Цахилгаан дамжуулах тогтолцоо нь зүрхийг хэмнэлтэд агших боломжтой болгоно. Энэ нь зүрхэнд импульс үүсгэх болон дамжуулахад гадны мэдрэлийн хяналт шаардлагагүй гэсэн үг юм. Гэвч энэ нь гадны өдөөлтийн үед төв мэдрэлийн системтэй холбогддог. Зүрхний тодорхой хэсгүүд зүрхний хавхалгуудаар нэг нэгнээсээ тусгаарлагдаж цусыг зөвхөн нэг чиглэлд урсгадаг. Зүүн тосгуур нь зүүн ховдлоос нэг чиглэлд оруулах үүрэг гүйцэтгэх хоёр хавтас тавхалгаар тусгаарлагдана. Энэхүү үүргийг түүний сайтар хомигддог хоёр хуудас гүйцэтгэнэ. Баруун тосгуур нь баруун ховдлоос 3 хуудас бүхий 3 хавтас тавхалгаар тусгаарлагдана. Хоёр болон 3 хавтас тавхалгууд нь зүрхний хөндийн дотоод хальсны халхавч маягийн хальснаас үүссэн тэдгээр нь ховдлуудын бүндгэр булчингуудтай зүрхний холбоос гэж нэрлэгддэг булчинлаг холбоосоор холбогддог. Тосгуур агших үед 2 болон 3 хавтас тавхалгууд нэгдэн цус ховдлууд руу урсна. Тосгуур амрах үед ховдлууд агшиж хавхалгууд хаагдан цусыг тосгуурууд руу буцаж урсгаас сэргийлдэг. Мөн хагас саран хавхалгууд хэмээх өөр хавхалгууд том тараагуур судасны уган дээр бий. Энэ бол гол судас, уушигны тараагуур судас юм. Ховдлууд амрах үед эдгээр халаас маягийн хуудаснууд хагас саран хавхалгыг үүсгэн том тараагуур судсаар эргэн ирж буй цусаар дүүрнэ. Тэдгээрийн хуудасны ирэмг нь бие биедээ хүрэхэд тэдгээр нь хаагдаж ховдол руу цус буцаж урсан орохоос сэргийлдэг.